Цаг тутмын мэдээлэлд бэлэн боллоо. Студид хөтлөгч Агнзол мэдээллийг танилцуулна. Монгол Ардын номын баг хурал өнөөдөр тусгаар тохиолдлын ордонд хаалттайгаар 11 цагаас зохион байгуулагчаар тоо зарласан. Баг хурлын ихэнх Монгол Ардын номын дарга хүрэлцэх улс төрийн илтгэл тавьж мэдээлэл өгөх юм. Өргөжлүүлэн Монгол Ардын номын хяналтын ерхий хорооны мэдээлэл сонсож, номын дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудал ирэлцгээр төлөвлөдөг байгаа юм а. Яг одоогийн байдлаар өнөөдрийн санал энэ үеэр улсын хурлын гишүүн инх баяр өнгөрсөн хугацаанд үргэлжилсэн урт хугацааны маргааны шийдвэрлэх гол гарц нь баг хурал болж байгаа. За тиймээс баг хурлаас тодорхой улс төрийн шийдвэрүүд гарч үр дүнд хүрнэ гэдгийг итгэлтэй байна гэсэн мэдээллийг өгсөн байна. За Монгол Ардын намын хяналтын ерхий хорооны дарга Батбаатар хяналтын ерхий хороо өчигдөр хурлаж дүгнэлт танилцуулсан. Энэ дүгнэлтэд танилцуулан за манай намын дүрмэнд хөөх гэсэн заалт байхгүй гэсэн юм их сурвалжидын зүгээс ч тэр за намаас хэн нэг хөөхгүй гэхдээ нэр бүхий 7 хүнийг баг хурлын гишүүнээс төтгөлзүүлнэ гэсэн мэдээллийг өгсөн нь анхаарал татж байгаа юм а. Цагдаагийн ерөнхий газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хилцээс нийслэлийн прокурор төргүүлсэн саналын дагуу Улаанбаатар төмөр замын дарга Жигжид Нэмаг яллагдагчаар татсан тухай мэдээлэл өнгөрсөн 7 хоногт гарсан билээ. Түүнийг албан тушаалаар уулан ашиглаж дүүгийн хувийн компанийн дансаар их хэмжээний мөнгө угаасан хэрэгээр шалгасан. Дээр хэрэгт холбогдуулан Улаанбаатар төмөр замын дарга Жигжид Нэмаг яллагдагчаар татсан тул шүүхэр шийдэгдэл гадагшаа ямар нэг ажиллаар явахгүй байхыг сануулan Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээс хилийн хориг тавьжээ. 9-р сарын 9-ний өдөр Завхан аймгийн Отхон сумын буйнд багийн нутаг дэвсгэр Отхон дэнгэр хайрхан уулын урд дэнгэр Бадар хундаг гэдэг нураас 279 ширхэг мөнгөн аяг авсан. Хойноос нь хөөсөн иргэдийг буудаж алахыг завдсан хэрэг гарсан тухай бид мэдээлсэн билээ. За тэгвэл энэ хэргийг ДТ нарын 3 хүн үйлдсэн байх бөгөөд хохирогч нарыг тооз 8 маркийн галц зэвсгээр буудаж алахыг завдсан. За эрүүл мэндэд хөнгөн хүндэвтэр гэмтлийг учруулсан мөн гар утас гэрэл зургийн аппарат тээврийн хэрэгслийн төлхөөр Toyota Land Cruiser 200 маркийн машин зэргийг тооз 3 маркийн галц зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтай ажиллагаар тогтоогчээ. Энэ хэргийг прокурор хийнэж яллах дүгнэлтүүлэн Завхан аймаг дахь Сумдундын эрүүгийн хэргийн хан шатны шүүхэд шилж болсон байна. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвд өчигдөр орой гал гарсан тухай мэдээллээ. За галын дуудлага өчигдөр оройн 21 цаг 56 минутанд нийслэлийн онцгой байдлын газар дэрж шуурхай ажиллан 25 минутанд унтраасан юм а. Энэ талаараа нийслэлийн онцгой байдлын газрын гамшигаас урьдчилан сэргийлэх хэлтсийн мэрэгжилтэн Солонготой холбож тодорхойлоход за тэрээр нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага 12 дугаар сарын 18-ны 21 цаг 56 минутыг хүлээн авсан байгаа. За дуудлагын давуу Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсэн галт төмөр унтраах аврах 10 дугаар ангийн 8 албаагч 2 автомашинтайгаар 22 цаг 1 минутанд очиж 25 минут ажиллаа унтраасан. Галын улмаас тус худалдааны төвийн 1-р давхурт хүнс барааны 6 лангуу шатсан. Одоогоор галын дүгнэлт гараагүй гэсэн юм а. Цаг тутмын мэдээлэл танилцууллаа. Анхаарлаа тулсан баярлалаа. Өргөжлүүлэн цаг агаар мэдээлэл анхаарлаа болно. Цаг агаарын мэдээтэй хамтран ажиллагч Төрийн банк эрсдэлгүй ирээдүйн баталгаа